Загварын нэвтрхийтэл фэшнэрийн суугт тавтай байвал. Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэгт та санал нийлдэг үү? Хэрвээ таны шуугинд байгаа хувцас таныг амьдарчин шатааж эсвэл хордуулах аюултай байсан бол та яах байсан бэ? Ингээд дэлхийн түүхэнд хамгийн тэнэг гэмээр аимшигтай загваруудыг танилцуулж байна. 19-р зуунд эмэгтэйчүүд гой харагдахын тулд өмсөж буй даашинзнаас 1800 хүнийг алах аюултай хорыг биедээ шингээж явдаг байсан гэвэл та итгэх үү? 1775 онд Шведийн нэг хэмч зис болон хүнцэл хойлч өмнө байгаагүй маш тод өнгийн үзэсгэлэнтэй шээлэнгийн ногоон өнгийг гаргаж авчээ. Тус ногоон өнгөнд байгалийн болон лааны гэрэлтдэг бөгөөд дээдсийн хүрээнд жинхэнэ тренд болж байсан. Даашинз, малгай, цэцэгт шимэглэл гээд цаашлаад ханны цаас хоолны будганд хүртэл хэрэглэдэг байжээ. Нэг даашинзанд ойролцоогоор 90 г хүнцэл агуулдаг байсан бөгөөд 1800 хүний нэгэн зэрэг хордуулж алахад хангалттай хэмжээ байж, эмэгтэйчүүд даашинзаа өмсөөд бүжиглэхэд хүнцлийн нунтаг тоос агаарт дэгдэж, арьсанд хүрэхэд шарах үүсэж, биеийг нь хордуулан ухаан алдан унагдаг байсан ба мөн оёдолчид хүртэл их хэмжээгээр хорддог байжээ. Тухайн үед будаг үйлдвэрлэх технологи дутмаг байснаас энэ өнгийг гаргаж авахын тулд зэсийн арсенит буюу асар хэмжээний хүнцэл ашигладаг байж, гэвч хиймэл цэцэг уралдаг байсан 19 настай оёдолжийн охин хүнцлийн хордлогоор нүд хальтрам амиа алдсанаар олон нийтийн анхаарлыг татаж 1880 онд эмч нар хүнцлийн аюулыг бүрэн баталснаар энэ бодисыг загварын салбарт ашиглахыг бүрэн хоригложээ. 19-р зуунд 3000 гаруй эмэгтэйчүүд ганцхан төрлийн даашинзнаас болж амьдараа шатаж амиа алджээ. Энэ бол загварын түүхэнд хамгийн аюултай тренд болох кринолын даашинз юм. 1850 онд эмэгтэйчүүдийн хормойг асар том бөмбөр харагдуулахын тулд металл болон халимны ясаар хийсэн кринолын гэх авраг том хүрээг даашинзын дотор өмсгдөг байжээ. Гэвч хэтэрхий цөлгөр том хормой лааны гэрэл зууханд ойртох төдөд амархан гал авалцаж хүүн даваа болон торх шиг хэлбэр нь дээрээсээ агаар сайн нэвтрүүлдэг байсан тул галыг секундэд дөрвөлзүүлж туслах гэж утсан бусад эмэгтэйчүүд мөн адил хамт галд шатдаг байжээ. Даашинзны металл хүрэг тусгай чангалагчаар бэхэлдэг байсан тул гал авалцах үед эмэгтэйчүүд даашинзнасаа салж чадалгүй шатдаг байж, зөвхөн Англид гэхэд л энэ даашинзнаас болж 3000 гаруй эмэгтэйчүүд амиа алдсан гэх аимшигтай баримт байдаг. Мянган эмэгтэйчүүд энэ аюулт даашинзнаас болж амиа алдсны дараа нийгмээрээ татгалзаж хориглосон байдаг. 15-аас 17-р зууны үед Венис болон Испаний дээдсийн хүрээнд эмэгтэйчүүдийн дунд шопинг хэмээх асар өндөр ултай гутал тренд болжээ. Хамгийн өндөр нь 50 см хүрдэг байсан бөгөөд гудамжны шавар шорон даашинзны хормойг хүрхгүй байх, бусдаас өндөр сүртэй чамин харагдах гэсэн энэ шунал нь эмэгтэйчүүдийн биеийг насан туршид нь хөгжлийн бэрхшээлтэй болгодог байжээ. Эмэгтэйчүүд энэ гутлыг өмсөд ганцаараа алхаж чаддаггүй тул хоёр талдаа заавал заарс эсвэл нөхрөө түшиж явдаг байжээ. Жирэмсэн эмэгтэйчүүд энэ гутал дээрээсээ тэнцвэр алдан унаж, нуруу ба хүзүүгээ хугалах, ураг нь эндэх тохиолдол асар ихсэж, биеийн хөндийн төв бүхэлдээ алдагдаж, тавхаа өвдөг нурууны яс хүнд хэлбэрээр насан туршдаа мориодог байв. Эмч нар болон сүм хийдийнхэн энэ гутлыг эрүүл мэндэд асар аюултай гэж үзэн шүүмжилснээр айжмаар хэрэглэнээс гарч одоогийн өндөр скейтер солигджээ. 1908 онд Францын алдарт дизайнер эмэгтэйчүүдийн хормойг өвдөг болон шагаан хэсгээр нь боож барьсан Hobble даашинзыг зохион бүтээжээ. Энэхүү даашинз нь Европ болон Америк даяар асар хурдцтай дэлгэрч дэгжээ эмэгтэй болгон өмсөх болжээ. Эмэгтэйчүүд том алхаж даашинзаа урахгүй тулд хоёр өвдгөнийхөө дунд тусгай ширэн бүс тушаа зөөж алхдаг байж. Энэ даашинзыг өмсөн эмэгтэйчүүд алхахаас илүүтэй маажигнаж явдаг байсан бөгөөд зам хөндлөн гарах, шатаар өгсөх гэх мэт аюул тохиолдоход хөөх ямар ч боломжгүй байсан тул олон эмэгтэйчүүд замын хөдөлгөөний осолд орж эсвэл шатнаас унаж нуруу хүзүүгээ хугалдаг байжээ. Мөн далайн эрээг эсвэл гүүрэн дээр явж байгаад усан дунсан тохиолдолд эмэгтэйчүүд хормондоо хөлн бүрэн боогдож сэлж чадалгүй шууд живдэг байж, Нью-Йоркт нэгэн эмэгтэй галт тэрэгний зам хөндлөн гарч явахдаа хормондоо тушаагдан ороогдож ирж байсан галт тэрэгнээс амжиж холдож чадалгүй амиа алдсан хэрэг гарчээ. Дэлхийн 1-р дайн эхэлж эмэгтэйчүүд чөлөөтэй хөдөлж ажил хийх шаардлагатай болсноор энэ аюултай даашинз загварын тайзнаас бүрэн арчигдсан юм. Гэхдээ 19-р зуунд эмэгтэйчүүд зүгээр сайхан харагдахын тулд амь насаа эрсдэлд оруулдаг байсан нь үнэхээр аимшигтай. Хэрвээ одоо үед ийм загварууд тренд болж байсан бол та өмсөх байсан уу? Мэдээж хэн ч ийм загварыг сонгож өмсөхгүй л байсан бах. Ингээд бодоход өнөөдөр бид ямар ч аюулгүй тухтай хувцлаж байгаадаа баярлах хэрэгтэй юм шиг. Хэрвээ та нар тухайн үед амьдардаг байсан бол аль загварыг зориглож өмсөж үзэх байсан бэ? Комент хэсэгт бичиж үлдээгээрэй.
Загварын талаарх сонирхолтой баримт түүх, хэрэгтэй мэдээллийг авахыг хүсвэл subscribe дарж нэгдээрэй. Баярлалаа.